За юу яцхан guys, та бүхэн дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За өнөөдрийн бичлэгээр бол нэг тийм сайхан зүйлийг бол ярихгүй. Яг бол бид бүхний үдж өссөн Disney-гийн хүүхэлдэг нь бол Peter Pan-ы талаар, тэр Peter Pan-ы ард нуугдж байгаа тэр хүү нууцын талаар та бүхэнд ярьж өгөх болно. Энэ бичлэгийг эхлэхээс өмнө та бүхэн дор байгаа хэсэгт намайг дэмжиж лайк болоод subscribe-а дараад өгөөрэй. За олон юм ярилцлага хөдөлөө шууд бичлэг рүү орцгоё. Тэгэхээр Peter Pan зохиол нь болохоор 1953 онд ерөнхийдөө кино болгон анх Disney-гээс гарсан байгаа. Тэгэд энэ гарснаас хойш ерөнхийдөө маш их амжилттай болсон. Та бүхний мэдж байгаачлан Peter Pan зохиол дээр юу гэж гардаг вэ гэхээр Peter Pan гэдэг хизээч хөгшөрдөггүй хүү Wendy гэдэг нэг охинтой танилцаад Wendy-г дагуулж аваад тэгээ дээрэс нь Hook гэдэг ахмад далайн дээрэмчэндээ тулцдаг тийм адал явдалтай айгуу тийм хүүхдийн хөөхөн тийм хүүхэлтэй кинонлоор гардаг. Тэгээ тэр кинон дэр гардаг Peter Pan-ийн хувьд гэх юм бол маш их зоригтой, баатарлаг Hook гэдэг нэртэй насанд хүрсэн тийм амар ахмадтай зоригтойгоор тулцдаг. Тэгээд өөрийнх нь байдаг Neverland гэдэг нэртэй газарт хүүхдүүд хизээж хөгшөрдөггүй тэндээ ингээд байнгын хүүхд том хүн болохгүйгээр хүүхдэрээ байж идэг талаар гардаг байгаа. Гэвч энэ дээр маш том нууц агуулгаддаг. Тэр нууц нь юу вэ гэхээр Peter Pan-ы Neverland-д хүүхдүүд хөгшөрдөггүй биш, хөгшөрхөөр нь бүгдийг Peter Pan өөрөө алаа ичдэг байсан байгаа байхгүй юу? Хөгшрөөл шууд бүгдийг алаа ичдэг. Тэгээ энэ дээр хүмүүс гайхчих магадгүй чи юу яриад байгаа юм гэж бас бодож магадгүй. Бас миний сонсч байсан хүмүүс бол мэдж байгаа бах тийм ээ. Тэгэд энэ зохиолын хувьд гэх юм бол 1911 онд болохоор Peter Pan Wendy гэдэг нэртэй анх энэ хүүхэлдэйн кино зохиол нь бичигдсэн байна. Тэгээ 1911 онд бичигдэх үедээ болохоор ямар үг ордог вэ гэхээр англиар болохоор Teen Out гэдэг нэртэй үг. Японоор болохоор Mabiku гэж ордог юм байна л да. Энэ юу гэж орчуулдаг вэ гэхээр ялангуяа би японоор орчуулж авчиж заяа. Би өөрөө англид тийм сайн биш учраас Mabiku гэдэг нь болохоор өөрөөр хэлбэл хүүхдүүдийг алах гэдгээр орчуулгад боломжтой гэж байгаа. Тэгээ энэ тэр нөө насанд хүрсэн хүүхдүүдийг насанд хүрэхээс өмнө алждаг байсан гэсэн үг Peter Pan. Тэгэхээр сонирхол гарч байгааз. Насанд хүрэхээс өмнө хүүхдүүдийг тэгээд алаад өгдөг байсан бол Neverland-д ямар хүүхд үлдэх юм бэ гэж те. Тэнгүүд Peter Pan-ы зохиол юу руу хуурж ирж байгаа юм бэ гэхээр энэ баатарлаг хизээж хөгшөрдөггүй хүү маань зүгээр нэг алуурчин биш. Тэг хүүхдүүд нь ингээд алуулаад бүгд байхгүй болчих шүү дээ Neverland-д. Тэнгүүд буцаад гадагшаа нисэж гараад тэг хүүхдүүдийг дуудаад гоё юм уу гээ надад цог яв чи ингээд ахиж хитэж өгшөрөхгүй юм мөрөөдлийн Neverland гэдэг газар очно гэж худлаа хэлж одоо хөлөгцөж жагаад авч яваад хулгаалдаг байсан байгаа. Тэг хулгаалаад байлгаж байгаа дахиад том болонгууд нь алаа ичдэг. Тиймэрхүү байдлаар ийм хүүхдийн хулгай болгоод ийм аллагын хэргийг өргөжлүүлдэг байсан ийм psychology ийм гэмт хэрэгтэн байсан байгаа байхгүй. Тэгэд энэ зохиол дээр яг ингэж бичигдээд ингэж гардагаас гадна та бүхний мэдхээр хүүхлийн өндөр гардаг Lost Boy буюу алдагдсан хүүгүүд гэж байдаг байхгүй. Peter Pan өөрийнх нь гол туслах хийдэг. Тэгээ энэ хүүгүүдэд болохоор маш одоо хэрцгий тэгээд маш хүнд тийм дүрмийг гаргаж өгсөн байдаг. Хизээж Peter Pan-ы өмнөөс сүрж болохгүй. Дээрээс нь Peter Pan бүх дүрмийг тогтооно. Peter Pan-ы мэдхгүй зүйлийг мэддэг болж болохгүй. Ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг тэр хүүхдүүд нь Peter Pan-ээс илүү гарах гад ч юм уу те. Ямар нэгэн байдлаар Peter Pan-ээс илүү бусад одоо тэр Wendy ч юм уу те. Арай илүү ингэж бус харагдаад эхлэх юм бол Peter Pan тэднийг шууд нилээн айлгаад чи ахиж миний одоо урдуур орох хэрэггүй яах хэрэггүй гэж тийм байдлаар захиргаан дунд өөрийнхөө боол шиг байлгадаг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ тэрч байтугай та бүхэн Hook гэдэг ахмадыг мэдэх бах тий. Hook-ийн ахмад нь гараа тастуулаад яг цохол дээр бол юу гэж гардаг вэ гэхээр ерөнхийдөө Peter Pan-ээс болоод гараа тастуулаад тэрнийхээ одоо уур хилэн үзийн адалтанд Peter Pan-ыг хөөж явж байгаа дүрээр гардаг. Гэвч энэ нь болохоор бодит байдал дээр яадаг вэ гэхээр Hook нь болохоор өмнө Peter Pan-ы Neverland байсан нэгэн хүүхэд байсан байгаа байхгүй юу. Тэгээд Peter Pan том болох гээд ирэнгүүт нь яг Hook-ийг алах гад тэгж жагаад санаандгүй байдлаар алж чадаагүй гарын тастаа ицсан. Тэгээд нөгөө нэг гараа тастуулсан байсанчсантай арай гэж тэр Peter Pan-ы Neverland арлаас зүхтаж гарсан Hook-ийн хувьд гэх юм бол өөрийнхөө багийг байгуулад далаан дээрмчин болоод тэгээд зүгээр нэг гараа алдснаас биш тэр өөрийг нь найзуудыг бүгдийг алаан хийсэн учраас тэрнээсээ болоод үзэн ядаад Peter Pan-ыг хөөж байгаа тийм нөхцөл байдал харагддаг байхгүй. Тэнгүүд яг хүүхэлдэйн өндөр гарч байгаагаар бүгд Hook-ийг л муу гэж боддог те. Энэ дээр болохоор тис эсэргээрээ ойлголт болж эхэлж байгаа. Тэгээ тэрч байтугай та бүхэдний гол зүйлийг ярьж өгөх юм бол James Matthew Barry гэдэг нэртэй энэ нь болохоор яг анхны тэр Peter Pan Wendy гэдэг нэртэй зохиолыг гаргасан зохиолч байхгүй юу. Тэгээ энэ зохиолчийн хувьд болохоор өөрийнх нь яг ах нь 13 настай байхдаа ямар нэгэн байдлаар ослоор гинт өөд болцсон.
Тэгээд ослоор өөд болсон чинь тэр ээж нь тэрнээс болоод бүр амар трама тийм сэтгэл зүйн асуудалтай болоод тэр ч байтугай өөрийнхөө хүүхдийг нөгөө нэг ах нь байна гэж андуурах тохиолдол хүртэл гарч ирсэн байлээ. Тэгээд тийм сэтгэл зүйн асуудалтай сэтгцэн өвчтөй болонгууд нь ээжигээ харагдаж ээжигээ одоо тайвшруулахын тулд Джеймс Матиу хувьд юу хийсэн бэ гэхээр яг ахыгаа өмсдөх хувцс юмыг өмсөөд тэгээд ахыгаа хэлдэг үг бүх үйл хүмүүлтэнд дуурайж исэн гэж байгаа. Тэгээд тэрнээсээ болоод юунд учирч байсан бэ гэхээр тэр үйлдэлийн дүүрээгаа тэгээд хүссэн гол зүйл нь ах нь 13 наснда өөд болсон шүү дээ. Хүүхэд байхдаа өөд болсон. Тэгээд Джеймс Матиун хувьд гэх юм бол үргэлж хүүхдэрээ байж яагаад болдоггүй юм бол би ингээд ээжтэйгээ ингээд хайрлагдаад үргэлж хүүхдэрээ байхыг хүсэж гин гэдэг байдлаас урган гарсан байна. Гэвч Джеймс Матиуийн өнгөрсөн байдлыг харуул ах нь өнгөрснөөс болоод хүүхдээ ээж нь дүүг нь юусоо хайрлахаа болцсон, Джеймсийг юусоо хайрлахаа болцсон энэ зүйлээс болоод Питер Пен урган гарсан байгаа байхгүй зохиол нь. Тэгэхээр Джеймс Матиуийн тэр нөгөө нэг ээжигээ санах, ээжтэй хайрлагдаж чадаагүй тэр үзэн ядалт, тэр ганцаардлын мэдрэмж нь Питер Пенний зохиол руу шилжиж орсон гэсэн үг. Тэгэхээр Питер Пенний энэ зохиол бол ямар бас өрөвдөлтөй зохиолыг харж болно. Тэр ч байтугай Питер Пенний хувьд гэх юм бол шинээр ирсэн хүүхдүүд болоод Lost Boy-д юу гэж хэлдэг байсан бэ гэхээр ээж гэдэг үгийг хизээч хэлж болохгүй. Ээжигээ санаж ин гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар хизээч ярьж болохгүй гэдэг байдлаар бүр хатуу анхааруулгыг өгдөг байсан байгаа. Тэгсэн мөртлөө Питер Пен Вендиг очиж аваад Вендиг тэр Lost Boy алдагдсан өвгүүдийн ээж нь болооч гэж гуйдаг. Тэгээ энэ юг харуулж байгаа юм гэхээр эсвэргээрээ Питер Пен ээж гэдэг зүйлийг одоо үзэн ядчихсан. Тэгээ өөрөө ээж аваагүй өссөн гэдэг дүр шүү дээ тий. Тэгсэн мөртлөө ээжийг хамгийн хүсчихсэн дүр нь Питер Пен өөрөө байсан байгаа. Тийм ч учраас Вендиг өөртөө ээж болгосон. Тэгээ Lost Boy-ийн хувьд та бүхэн мэдчих байгаачлаа. Тэд нар бол алдагдсан өгүүд гэхээс илүү асрамжийн газараас авчирч ирсэн хүүхдүүд. Анханасаа ээж аваагүй, ээжийн хайрыг юусоо үзээгүй өссөн хүүхдүүд. Тэгээ Вендиг ээжигээ болонгууд амар баяртай болдог. Тэгээ ялангуяа хамгийн баяртай байсан нь Питер Пен байдаг хөхгүй. Тэгэхээр энэ ямар их ганцаардал, ямар их хэцүү зүйлийг харуулж байгааг та бүхэн харж болно. Тэгэд Питер Пенний хамгийн хүсдэг зүйл нь юу вэ гэхээр хэрвээ хүүхэд насанд хүрчих юм бол ээж хэрэггүй болчихно. Хүүхэд байгаалах юм бол ээж үргэлж хэрэгтэй шүү дээ тий. Ялангуяа хүүгүүний хувьд гэх юм бол ээж хамгийн гол, хамгийн хайрладаг одоо хамгийн хүсдэг тийм хүн нь шүү дээ тий. Тийм учраас хэрвээ том болчих юм бол ээж гэдэг зүйл хэрэггүй болчихно. Тэрнээс хамгийн их айдаг байсан учраас хүүхдүүдийг том болонгууд нь алаа ичдэг байсан гэж байгаа байхгүй том болохоос өмнө. Тэгээд үргэлж хүүхдээрээ байж, үргэлж ээжтэй хайрлагдаж, үргэлж ээжийг хүсламжилдаг ийм өрөвдөлтөй амьдралаар амьдарч байгаа хэрэг. Яг тэр хүүхэлдэйн киноны гол нууц нь эндээ оршиж байгаа. За тэр ч байтугай хүүк гэдэг ахмад болохоор хүүхэлдэйн кинонд дэр Вендиг одоо хулгайлж авах гэж оролддог. Тэгээ энэ нь болохоор ямар учраас гэхээр хүүк өөрөө Нейрландд өсөөд тэгээ дээрэс нь найзуудыгаа алуулсан. Дээрэс нь хамгийн хүүхдийн бас хүсдэг зүйл нь ээж байсан бохоггүй. Тэгээ Вендиг өөрийнхөө далайн дээрмчний багт аваад тэгээ ээж гэдэг зүйлээр байлгахыг хүссэн. Далайн дээрмчтэйгээ бүгднгийнх нь ээж болгоод ээжийн хайрыг мэдрэхийг хүссэн. Энэ зохиол өөрөө ийм амар ээжийн хайрыг мэдрээгүй өссөн энэ хүүхдүүд ээжийн хайрыг мэдрэх гэж ямар олон зүйлийг ингэж хийж байгаа энэ зүйлээр гарч байгаа. Ийм гунигтай тэгээ дээрэс нь ийм аллаг ийм үзэн ядалттай ийм хэцүү түүх болж таарсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ түүхийг та бүхэн өмнө өөр ютубер сонсч ирсэн үгүйг бол би мэдэхгүй байна. Гэхдээ энэ Walt Disney-гийн яг жинхэнэ түүхэн шүү зайгаас. Тэрний дараа болохоор би энэ бичлэг хэрэг хяналт авахыг харж агаад Walt Disney-гийн бас өөр нэг аимшигтай түүхийг оруулж өгье. Тэгэхээр энэ түүх бол аимшигтай бас нэлийн өрөвдөлтөй, тийм хөөрхилөлтөй түүх байгаа байхгүй. Тэгээ энийг би өмнө One Piece дээр бас ярьсан. Тэгээд яг одоо бүтнээр нь ингэж жоохон дэлгэрэнгүй жоохон судалгаатай ярьсан шүү заяа. За дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys. Бай. Иймэрхүү жоохон сонь содон бичлэг хэрэг байна. Комент өгдөгрэй. Bye bye.